Самцгаана үзэгчдээ эрчүүд эрүүл мэнд нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар яг одоо хүрч байна. Бидний энэ удаагийн зочин эмчээр ЦЭПУ эрэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Ц Ариун Баяр бэлгийн сулрал сэдвээр оролцож байна. Одоо энэ дээр бол чинь юу юм тань нэр томьёоны хувьд бол хүмүүсийн толгойн нэрээд зүйлтэй. Одоо нэг бэлгийн сулралтай гэдэг хүмүүс ороод ирдэг. Тэгээд ярихаараа ингээд хүмүүс болгон янз бүрийн ондоо юм ярьдаг. За тэрэн дотор хүмүүс юу ярьдаг хэр нөгөө хурдан дуур тавьж байгаа бэлгийн сулралтай гэж ярьж ирдэн. Зарим нөгөө бэлгийн жилийг сонирхолгүй болцсногаа хэлнэ. Зарим нөгөө бэлгэртэн босгүй байгаа ч хэлнэ. Ингээд айгу олон юм тохиолдод идэг. Тэгэхээр ерөөд бол тэр бүгдийг нийлүүлээд ерөөд бол бэлгийн сулрал гэдэг хүмүүст ойлгуулж явчихдаг юм. Анагаахны үүднээс болохоор ч юм бол эдгээр маань ингээд ондоо өвчнүүд болоод хувираа явчихдаг юм л та. За тэгээд эдгээр нөхдүүд маань болохоор ч юм бол үүсч байгаа цаад шалтгаанууд нь бүгд тэр ондоо байдаг. Тэр ямар шалтгаанаас болоод ямар өвчин үүссэн илэрлүүд нь ондоо эмчилгээнд нь хоорондоо зөрөөд идэг зүйл. Тэгээд энэ хэдэн тодорхойлолт байна л да. Нөгөө хурдан дур тавилт гэдэг маань бол хугацаагаар ирчдэг. Ер нь одоо олон улсын түвшинд бол нэг минутаас дутагш байх юм бол энэ бол эмэг гэж үзээ явчихдаг. Дундаж үргэлжлэх хугацаа бол ойролцоогоор 3-5 минут, 7 минут тиймэрхүү хугацаанд иргэдэг. Мэдээж хүн болгон дээр тэр маань бол ондоо байгаа тийм ээ. За тэгэхээр нэгээс дутагш байх юм бол за асуудалтай болчлаа. Эсвэл урд нь болохоор ч юм бол одоо нэлээд удаан үргэлжлэдэг байсан. Тэр хугацаа маань ингээл богиносоо л идэг. Тэгэхээр тэр чигээрээ ингээл богиносоор бол ерөөдөө 1 минут руу орчих гээд идэг. Тэр өмнөхөөс ингээл ерөөдөө хурдан болоод эхлэх юм бол тодорхой юм гэж байна. Анхаарал хандуулна гэсэн үг. Ер нь бол энэ хурдан дур тавилтын шалтгаанууд маань ер нь маш олон байдаг. За зарим хүмүүсийн болохоор ч юм бол төрөлхийн одоо бэлгэрхтийн толгойн мэдрэг чанар өндөр. Тэгэхээр тэр нь бол их маш ховор тохиолдол. За их тохиолдолд ямар асуудал үүдэх юм бэ гэхээр бол тухайн тэр одоо энэ хурдан дур тавилт гэдэг юм бол мэдрэлттэй холбоотой асуудал гэдэг. Тэгэхээр одоо сексийн хамгийн чухал хэрэгтэй бол тарих гэж үздэг. Тарих, нуус, тэгээ мэдрэлжүүлэлтэн дээр ямар нэгэн асуудал гарсан гэсэн үг. Тэр цаанд шалтгаан нь хайжуулдаг юм л да. Одоо зарим одоо тархины өвчний үед бол хурдан дур тавилт явагдаж болно. Нуруу нугасны гэмтэл мэдрэл үүж болно. За доош явж байхдаа тэр нөгөө мэдрэлүүд нь дарагдсан, цочирсан, өрөвссөн тиймэрхүү асуудал байгаад. За тэгэд практик дээр хамгийн их илүү тохиолдсон бол энэ төрөвж хаан өрөвслийн үед бол хурдан дур тавилт явагддаг. Тэгэд яа тэр вэ гэхээр бол энэ биднес болох хүмүүст бол төрөвж хаан өрөвсөл гэж ганцхан эрхтний одоо энэ зурган дээр үзэлтэй. Ганцхан эрхтний өрөвсөл гэж ингээд хүмүүс яриад байдаг. Бид нар өөрсдөө болохоор ч юм бол бага арцны өрөвсөл гэж ярьдаг хгүй. Одоо эмчнэрийн ном бол энэ бол олон улсын түвшинд бол төрөв өвчхөн өрөвсөл тэгээ бага арцны өрөвсөл гэж байдаг. Өөрөөр хэлбэл бага арцны одоо судас болон мэдрэлийн зохицуулга алдагдчихдаг юм давхар. Тэрнээсээ болоод хурдан дур тавилт бол ажиглагдаад байдаг хүмүүс төр. За дээрээс нь одоо ямар нэгэн тийм сэтгэл зүйн өрсөлдөж их бас нөлөөлнө л да. Тэгээд хурдан дур тавилтын үед бол ингээд допокситин гэж тусгай нөгөө сэтгэл гутралын эсрэг юмнуудыг одоо олон улсын түвшинд бол маш их ашиглагддаг юм. Их үр дүнтэй. Тэр чинь нөгөө энэ төвийн гаралтай асуудлууд яригдах нь шүү дээ, тийм. Тухайн мэдрэл маань одоо нөгөө бэлгэрхтийн толгоон дээр нөгөө рецепторууд гэдэг одоо мэдэрдэг одоо хүлээн авч төрөдөг. Одоо хэр даралт үүсч юм, хэр удаан хугацаар ингээд бэлгэрцэнд ороод үргэлт үүсч тэр бүгдээ ингээд дээш мэдээлж идэг. Тэр мэдээллийн процесс дээр бас асуудал гараад ирдэг. Тэгээ нэг хөөр сэрэл гэдэг юм явагдах хэвээр. Тэгээ тодорхой хэмжээнд хөрөнгүүтлээ одоо тийм дур тавилтнаас явагдав. Гэтэл тэр хэмжээнд дээр очтдгүй. Тэр мэдрэлийн ямар асуудал гараад байна, ямар саадлын процесс явагдаад байна гэсэн асуудал гараад ирдэг. За энэ залуучууд дээр нэг тийм юу тохиолддог одоо анхны шөнийн одоо сэтгэл готрол маягын зүйл бас тохиолдохгүй. Яг тэ мэдээж нөгөө хамгийн анхад ингээ бэлгийн харьцаанд орж байгаа залуучууд байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө тэрэндээ маш их сэрэл хөдөлждөг, урчлаад хөдөлждөг. Тэгээд маш хэмжээний сэтгэл догтлын явагддаг. Тэрнээсээ болоод нөгөө бэлгийн үйлчлэгээ хянж чадахгүйгээр хурдан дур тавиад идэг. За бараг эхлээс нь өмнө дур тавьждаг. Тэрнээсээ болоод өөрсдөө жоо сэтгэл санааны готролд орчдөг. За би ер нь чаддгүй юм байна гэдэг өөрсдөө ингээ тийм сэтгэл зүйн хувьд бол өөрчлөлт ордог тохиолдол байдаг л да. Тэгээд тэр маань бол зөвхөн төр зүрийн асуудал байдаг. Тэр сэтгэл зүйн одоо асуудлаа даван тулахаар тэр хүмүүс тэр гайгүй болждаг.
За тэгэхэд дунд насныхан дээр ороод ирэх чинь бас нөгөө төрөвч яриасан тийм. Төрөвчний үргэлжлийн улмаас асуудал үүсэдэг. Яагаад гэхээр тэр нөгөө 20-тай 30-тай залуучууд маань бэлгийн зэм өвчин их авдаг. Төрөв өвч гагаа их өрөвсүүлдэг. Тэрнээсээ болоод хурдан дур тавилт тэр маш их тохиолддог. Маань дээр ингээд төрөвч гагаа өрөвстэй гэдэг тэр нэмжлүүлж байгаа залуучдын ер нь бол талаас дэш хөвдөр нь бол иймэрхүү асуудал тохиолдод байдаг. Тэгээд төрөвч гагаа имжилчихээр хэвэн болоод байдаг. Нэг тийм төр зүрийн асуудал явагдаад байдаг юм шүү дээ, тийм. За дээрс ингээд ахмыг нас руу орд ирлээ. За ахмыг нас гэхэд цааш юм дээ, дунд нас гэлж, тийм. Тэрэн дээр ч юм бол нэг дунд монголчуудын дунд насныхан маань яадаг вүлээ? Жил гүзэлцсэн байдаг шүү дээ. Тэр бол тархалтай холбоотойгоор тэн дээр бас нэг өөр бэлгийн сулралын асуудал гараад ирдэг. Тэр нь ямар учиртай юм бэ гэхээр бол тархалт гэдэг маань өөрөө дотоод шүүрлийн өөрчлөлтөөс болоод тархалт үүсэж байдаг. Их хөвчлэн одоо тестостерон дааврын дутагдал тэрэн дээр явагддаг юм л да. Тестостерон даавар гэж одоо нэг эрэгтэйчүүдийн төмсгөөс ялгардаг. Одоо нөхөн үйл ажиллагааг хяндаг, бэлгийн үйл ажиллагааг хяндаг тийм маш чухал даавар байдаг. Ялангуяа манай спортоор хичээлдэг залуучууд бол маш сайн мэддэг. Тэр даавар маань бол багасаад ирэхээр таргалт ажиглаад байдаг. Ингээл залуучдаг үзэхээр бүслийн тойрог нь ингээл 93 см-с доош байх юм бол тестостерон ерөөдөө бол нормал байх юм л та. 102 см хүрчил юм бол тэр маань тестостероны түвшин маань буурсан байна гэсэн үг. 102-оос дээш гараа очих юм бол ер нь бол тестостерон бүр баталгаатай байх ёстой түвшингээс унтсан байна. Тэгэхээр энэ дээр яг тухайн хүний өөрийн онцлогуд яригдана л да. Төрөлхийн өндөр байна, төрөлхийн бага тестостеронтой байна уу гэдэг асуудал бас яригдана. Тэгээд бүслийн тойрог 102 гэдэг чинь бол бүслэгээр тодорхой хэмжээний гүзээ суудсан одоо хүмүүс хэлж байгаа шүү дээ. Тэгээд харамсалтай нь одоо тийм гүзээ суудсан монголчууд маань хоширч байгаа. Тэгээд тэрнээс болоод ерөөд бол бэлгийн үйл ажиллагаанд асуудал гарч ирнэ. Тэгээд ямар асуудал гарч ирэх вэ гэхээр бол нэгдүгээр тестостерон маань өөрөө хүний бэлгийн дуршлыг хариуцдаг даавар. Тестостерон өндөр байх тусмал бэлгийн дуршил хийх сонирхол нь байгаад байдаг. Өдөр болгон л хийгээд байна гэсэн үг. Хэрвээ тэр маань багасчих юм бол тэгэл нөгөө хоногуд нь тийм давтамжууд нь цөөрөл холдоол явчихна. Нэмэгдэхэд нэг сар хийгээгүй явчихдаг. Орны тэгээд нэг хараад нэг тийм сэрэл хөдөлдөг тиймэрхүү асуудал байхгүй болсон байдаг. За хэрвээ тестостероны түвшин удаан хугацаагаар буурсан, тэр маань удаан хугацаагаар ингээ үргэлжлээд хүнд хэмжээний одоо тэр дааврын дутгал буюу гипогонадизм гэдэг асуудал үүсэх юм бол тэр маань хөвчлөлтөнд нөлөөлжтэй. За тэгэхээр удаан хугацаагаар хэрч бас нэг нас дэш яваална гэсэн үг шүү дээ, тийм. Тэгэл бүр настай болоод ирэхээр ямар асуудал үүсдэг вэ гэхээр энэ тестостерон даавар маань өөрөө энэ төрөв уучхаа төмсөг одоо шодооны хөгжлийг хариуцж явдаг дааврууд гэдэг. Одоо нэг 10 жилийн хүүхдүүд ингээл жижигхэн божгот ингээл явуулсан бэлгийн божил гэсэн чинь өс нуургаал боон томорч байгаа шүү дээ. Яг тэр насны дээр нь тестостерон огцсон ялгардаг учраас тийм процесс явагддаг. Настай болоод ирэхээр нөгөө тестостерон буурчхаар нөгөө өс нуурхаа болоод нөгөө шодоо төмсөг маань өөр жижигрээд эхэлдэг. Одоо энэ бүтцийн хувьд бол өөрчлөлт гараад эхэлдэг. За хамгийн их нөлөөлдөг зүйл маань бол судасны хатварл. Одоо бэлэг эрхтэн гэдэг маань одоо та бүхэн мэдж байгаа тийм. Дотор цус дүүржиж, томроод, хөөгөөд тэгэхэд үйл ажиллагаа болох боломжтой болдог. Тэгэхээр чинь тэрэн дээр чинь мэдээж нөгөө доторх цусан хангамж гэдэг нь хамгийн чухал асуудал байдаг юм да. Тэгэхээр тэр бэлгэртийн цусан хангамжинд сөргөөр нөлөөлдөг ямар нэгэн өвчнүүд бүгд бэлгийн сулралд үүсгэж байдаг. Одоо хөвчрөлийн хямрал үүсгдэг. Нөгөө бэлгэрт маань олигтой босгоо байлдаг, хатуурч тахалждаг. Тэгээд тэр дотор нөгөө судасны хатварлах гэдэг байж. Тэгээд судасны хатварл гэдэг маань одоо бас Монголд нэлийн хэлбэгцсэн асуудал байгаа шүү дээ, тийм ээ. За тэгээд судасны хатварл яригдаад ирлээ. Тэгээд дээрэс нь нөгөө даралт ихсэх өвч маань ордог. Одоо даралт ихсэх өвч маань өөрөө бэлгийн сулрал үүсгэн. Дээрэс нь даралт бууруулдаг юм маань бэлгийн сулрал үүсгэдэг. Тэр нь тийм сонголтгүй юм одоо шүү дээ. Даралт нь ихсээд бэлгийн сулрал үүсгэдэг. Даралтаа бууруулах гэдэг юм ухаар тэр юм нь бэлгийн сулрал үүсгэдэг. Тийм төвхтэй асуудал орж тийм. За дээрэс нь нөгөө тархалтын асуудал, чихрийн шижингийн асуудал, за хөдөлгөөний дутагдал. Тэгэл одоо янз бүрийн архаг ностой архаг хууч өвчнүүд маань тэр судсан тодорхой хэмжээгээр нөлөөд идэг. За дээрэс нь одоо тэр тамхины талаар одоо хэлэхгүй байх боломжгүй зүйл. Тамхи гэдэг зүйл маань өөрөө судсыг
агшаагаад нарийсгаад бөглөөд идэг тийм ээ. Тэр үчээр хэлсэн нөгөө бэлгэрхтний цусан хангамжийг муутгадаг ямар нэгэн хүчин зүйл байх юм бол тэр бэлгэрхтний үйл ажиллагаа босолтод сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр тамхины хайрцагт дээр бол ер нь анхаарсан байдаг тийм. Тамхи татах юм бол бэлгийн сулрал үүсгэх нь гэдэг. Тэгээ харамстай манай залуучууд тэрэнд итгэдэггүй гэж хэлээд байдаг. Хал орж ирэл ингээ асуудаг байхгүй. За тамхи татдаггүй гэл өдөрт одоо нэг хайрцаг татдаг гэдэг. Ерөнхийд бол таны тамхи татгаас ч юм болоод бэлгийн сулрал үүсэн байх магадaltaй. Ерөнхийд бол тэр бэлгэрхтний цусан хангамж муутчихдаг. Тэгтэл нөгөө хүмүүс үгүй байхгүй. Үгүй тамхинаас болоогүй л гэдэг. Тэгэл дээрэс нь тамхины хайрцан дээр бичсэн байгаа шүү. Тэр чинь тоодгүй итгэдэггүй шүү дээ. Тэр ингэж үздэг юм. Одоо нөгөө бэлгийн одоо хөвчрлийн хямрал ингээд бэлгэрхтэн босгүй байгаа энэ асуудал одоо хамгийн ноцтой асуудал нь л да ерөөд нөгөө эрчүүдийн маань хувьд бол тийм гол анхаарал хандуулдаг. Ер нь бол тэр маань бол нэг төр зөв юм. Яагаад вэ гэхээр зарим талаасаа энийг бол зүрх судасны эмчнэр эмчлэх хэрэгтэй. Одоо нэг зүрхний шигдээс бол ингээл зүрхний тэтэн судас бөглөрөөл ингээл хүн ас ордог шүү дээ. Одоо манай тамхи татдаг одоо залуучууд дээр бас их тохиолдод байгаа. Тэр бол тиймэрхүү шигдээс үүсэхийн өмнөх шинж тэмдэг нь бол тэр хөвчрлийн хямрал. Эхлээл бэлгэрхтэн сайн босгоо байж ирэл яванда зүрхэнд асуудал үүсдэг. Яагаад бол нөгөө бэлгэрхтний одоо артерийн судас маань бол маш нарийнхан нэмхэн эмзэг. Тэгэл ямар нэгэн асуудал маань тэр шууд нөлөөлдөг. Тэгээ тэр асуудлыг анзаарахгүй явсараад одоо илүү том судснууд гэмтэж эхлэх юм шүү дээ. Одоо зүрхний судас. Тэгээ шигдээс үүснэ. Тэгээд тархины судас. Тэгээд цус харалт үүснэ. Хоригдбол тэр цус харуулт шигдээсийн одоо өмнөх дохио харан гэдэлтэй зүйл маань энэ доор бүрсийн дотор л явагдаад ирэх юм шүү дээ. Тэрэндээ анхаарал хандуулах юм бол одоо тэгж ирээдүйд одоо зүрхний шигдээс болохоос өөр гол одоо сэргийлэх боломжтой. Тэгэхээр ийм асуудал байгаа юм л да нөгөө сэтгэл зүй болон бие махбодын өвчлөлөө тийм. Энийг үндсэндээ бол ер нь бол тэгээ бүр ингээд 100% ингээд салгаж болтгүй зүйлтэй. Психосоматик гэсэн асуудал гэдэг юм. Өөрөөр хэлбэл одоо сэтгэл зүйн ямар нэгэн асуудал үүслээ. Тэр маань бие махбодод заавч өөрчлөлт гаргаад идэг юм аа. Одоо та ингээл хин нэгнтэй ингээд муудалцлаа тийм. Одоо нэг захиралч өдрүүлгэн ингээл загналаа. 7 хоногийн турш өөр чинь өдрүүлгэн ингээл загнаал бүр стресст оруулаад нойргүй болгочлаа. Бие махбодод өөрчлөлт орох уу? Мэдээж орно. Хин нэгэн загнангууд таны зүгээр ингээл даралт эсвэл зүрхчин цохилоод эхэлдэг шүү дээ. Өөрөлд тархинд явж байгаа процесс маань бие махбодод заавч нөлөөлдөг. Маш удаан хугацааны стресс маань заавч нөлөөлдөг. Хэрвээ энэ толгоонд явж байгаа процесс маань биед бол заавч нөлөөлдөг. Эсрэгээр биед явж байгаа зүйл маань буцаад тархинд нөлөөлдөг. Харилцаа урах. Тийм. Одоо ингээд төрөв уучны өрсөлдөөн хүмүүс гэдэг юм. Эмчилж чадахгүй ингээд олон жил явж байдаг. Тэр маань ийш нөлөөлөд ирдэг. Байнга нөгөөдгөө бодно. Ерөнхийдөө сэтгэл зүйн хувьд бүр тийм докторгүй сонирн болгож байгаа юмсэг. Тэгээ угаасаа төрөв уучны өрсөлийн шинж тэмдэгтэр нь сэтгцэд нөлөөлдгөө гэсэн тийм шинж тэмдгийг гараад ирдэг. Тэр бол энэ нөгөө сэтгэл зүй болон бие махбодын өвчлөлийн хооронд нь салгаж болохгүй аль нэгэнд нь заавч нөлөөсөн байгаа ч биднээс заавч тооцоолоод явж байдаг. Тэгээд дээрэс нь одоо ингээл нэг бэлгийн ажил хийх гэсэн чинь бүтлгүүдчлээ. Нөгөө хүмүүс сэтгэл зүйн дарамтанд орноо гэж түр хэлсэн шүү дээ. Өөртөө итгэлдэггүй болсон. Тэгээд тэрнтэй маш удаан хугацаагаар явахаараа өөртөө асуудал буцаад үүсчихдэг. Сэтгэл зүйн асуудлаас болонгуулаа дараа нь тэр нь бие махбодын өвчин болоод хувирсан явж идэг. Тэрнийг бас одоо нөгөө хүн дээр заавч тооцоолж бас юм шиг байдаг. Уг нь бол яг та энэ нөгөө яг барууны орнуудад бол яг энэ бэлгийн сулралын асуудлыг бол сэтгэл зүйч, сексологч, тэгээд урлагийн эмч, тэгээд дотоод шүүрлийн эмч ингээд зүрх судасны эмч ийм тийм багийн асуудлаар ийм хүмүүсийг бол эмчилж идэг л да. Тэгээд харамстай нь ерөөхдөө манай дээр бол тийм багаар ажилладаг систем ерөөсөй байхгүй. Тийм мэрэгчлүүд нь байхгүй. Тэгэхээр биднээс эндээ тэгэл аль алийнхын дүрд нь орж хувирж тоглол нөгөө эмч өвчтөнд туслах гэж хичээдэг байхгүй. Чадах чинь нэг сэтгэл зүйн зөвлөгөө өгч оролдоно. Гэхдээ мэдээж мэрэгжлийн эмч тийм мундаг янз бүрийн одоо тусламж үнэхээр үзүүлж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ чадах чинь нэг яриа туслах гэж үзсэн. Сэтгэл зүйн асуудал байх юм бол бас сэтгэл зүйч рүү хандхыг зөвлөнө. Гэхдээ манай монголчуудын хувьд бол нөгөө иймэрхүү асуудал төр сэтгэл зүйчээс зөвлөгөө авах хэлэхээр айгүй эмзэг хүлээж аваад байдаг. Чи намайг ёо хитэ гэж хэллээ, намайг шар хат руу явуулах гэж гэдэг. Уг нь бол одоо сэтгцийн хувьд бол цоо ирүүл хүн гэж ерөөхдөө бол баг байдгүй л гэж үздэг юм л да. Тэгээ ялангуяа Монгол шиг ийм стресстэй ийм орнд бол
хүн болгоно л одоо сэтгцийн асуудал бол байж дэг. Тэднээс гол биднес зүгээр хүлээн зөвшөөрдөг л гол асуудал байна. Үзэгчдээ ингээд нэвтрүүлэг маань энэ үрээд өндөрлөж байна. Бидний энэ удаагийн дугаар бэлгийн сулрал сэдвээр хүрэлээ. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Баяртай үзэгчдээ.